Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Лекс 4 байгууллагын орчин сэдвэрээ та бүхэнтэйгээ уулзч байна. Энэхүү хичээлийн зорилго нь байгууллагын дотоод орчин болох хүний нөөц, санхүү, маркетинг, эрхэм зорилго, алсын араа, үнэт зүйлийн талаар бид судлана. Түүнчлэн байгууллагын гадаад орчин болох микро макро орчны шинжилгээ хийж түн дээр тулгуурлаад эсрэг товг шинжилгээг хийж гүйцэтгэх талаар онолын мэдлэг чадвартай болно. Менежерийн ажиллах орчин, менежментийн хэрэгжих талбар нь байгууллага байдаг. Байгууллага нь хамт олныг төлөвшүүлж, хүмүүсийг нийгмийн идэвхтэй гишүүн болгодог. Иймээс менежментийн шинжилгээ ухаанд байгууллага түүнийг удирдах асуудлыг чухалчлан авч үздэг. Байгууллага гэдэг нь өмнөө тавьсан зорилгод хүрэхийн тулд 2 ба түүнээс дээш хүмүүсийн ухамсартайгаар зохицуулагдсан үйл ажиллагааны систем биш тодорхойлж. Байгууллага гэдэг нь хамаарагдаж буй хүмүүсийн хувьд ерөнхий нийтлэг зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагаа ухамсартайгаар зохион байгуулагдсан бүлэг юм а. Бүлэг нь байгууллага болохын тулд дараах 3 шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Байгууллагыг процессор нь авч үзэх юм бол байгууллага нь орцыг гарцуулган өөрчлөх үйл явцыг хэрэгжүүлдэг. Байгууллагын оршин тогтнох үндэс бол түүний орчин юм а. Иймээс байгууллага эхлээд орчны нөхцөл байдлаа судлаж түүнтэй дотоод үйл ажиллагаагаа оролцоо уялдуулах нь чухал байдаг. Байгууллагын орчин гадаад болон дотоод гэж ангилан авч үздэг. Байгууллага үйл ажиллагаагаа явуулж эхлэхийн өмнө орчны ямар хүчин зүйлүүд ажлынх нь үр дүнд эргээр эсвэл сөргөөр нөлөөж байгаагаа тогтоох шаардлагатай байдаг. Энэ үндсэн дээр дотоод үйл ажиллагаагаа зохицуулан өөрчилдөг. Үүний тулд байгууллагын дотоод орчин тодорхойлдог эрхэм зорилго, удирдлага зохион байгуулалтын бүтэц, хүний нөөц, технологи, маркетингийн үйл ажиллагааг судлах шаардлагатай. Байгууллага болон бүлгүүд амжилттай үйл ажиллагаа явуулахын тулд түүний хүрэхээр тэмүүлж байгаа эцсийн үр дүн ирээдүйн тодорхой байх нь чухал. Эрхэм зорилго гэдэг бол байгууллагын хүрэхээр тэмүүлж байгаа ирээдүйн дүр төрх юм а. Байгууллага нь өмнөө тавьсан хэтийн нэг зорилготой байх бөгөөд түүндээ хүрэхийн тулд дунд болон богино хугацааны олон зорилтыг боловсруулан ажилладаг. Эдгээр нь хоорондоо уялдаа холбоотой байх ба эцсийн нэгдмэл зорилгод хүрэхэд чиглэсэн байх хэрэгтэй. Монгол улсын томоохон компаниудын нэг болох Сувцад компани талаар авч үзье. Монгол улсын сүүсүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын анхдагч Сувцад компани нь 1958 онд нийслэлийн хүн амыг сүүсүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор үүсгэн байгуулагдсан төвхтэй. 1992 онд хувьчлагдсан Хувьцат компани болон шинэ шатанд шилжсэн. Тус байгууллагын эрхэм зорилго нь уламжлан ирсэн сүүн соёлын орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн түгэв. За харин алсын хараа нь Монгол сүгээр дэлхийг ундаална хэмээн тодорхойлсон байдаг. Байгууллагын дотоод орчин зохион байгуулалтын бүтцээс ихээхэн хэмжээгээр хамаардаг. Тавьсан зорилгодоо амжилттай хүрэхийн тулд бүтцийн оновчтой хэлбэрийг сонгох нь чухал байдаг. Зохион байгуулалтын бүтэц гэдэг нь байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэх зорилгоор бий болгосон хөдөлмөрийн хөндлөн хуваарлалт буюу функционал хэсэг, хөдөлмөрийн босоо хуваарлалт буюу удирдлагын түвшний хоорондын эрэм дараатай хамаарал юм а. Байгууллагын ажлын амжилтын 90% нь ажиллах хүчнээс, үлдсэн 10% нь бусад хүчин зүйлсээс хамаардаг гэж үздэг. Амжилтанд хүрэх нэг чухал нөхцөл нь хүмүүсийн үйл ажиллагааг оновчтой удирдан чиглүүлэх явдал байдаг. Энэ асуудалтай холбоотойгоор хүний нөөцийн менежмент гэдэг ойлголт гарч ирсэн байна. Менежментийн ухаан хүний нөөцийг үр бүтээтэй ашиглах асуудлыг хувь хүний сэтгэл зүйн онцлог, түүнийг үйл ажиллагаандаа хэрхэн харгалзан үзэх, хамт олонны гишүүдийнх нь хувьд яаж хандах, удирдах ажил эрхлэн гүйцэтгэж байгаа хүний зан төлөв ямар байх, хүмүүсийг хэрхэн манлайлж, яаж нөлөөлбөл үр дүнтэй байх гэсэн чиглэлүүдээр авч үздэг. Хувь хүмүүс хоорондоо адилгүй бөгөөд нас, хүйс, авьяас чадвар, туршлага, сонирхол, боловсролоороо ялгагддаг. Удирдах ажилтны үйлдэл, хөдөлгөөн, үг яриа хүмүүс өөр өөрөөр буудаг. Үүний цад учир нь хүнийг өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх идэвх зүтгэл гаргахад хөдлөн жолооддог дотоод учир шалтгаантай холбоотой. Харин идэвхжүүлэлт урамшуул бол хүний үйл ажиллагааны
гадаад хөдөлгөөгч хүч болдог. Энэхүү дотоод учир шалтгаан нь хүний материаллог болон оюун санааны хэрэгцээнээс урган гарч ирдэг. Хүн хэдийгээр нийгмийн амьтан боловч байгалийн амьтан айж имээг дуулууртай байх зэрэг өөрийгөө хамгаалах зүүн бэлэг чанар хадгалагдаж үлдсэн байдаг. Энэ нь өсөн үр даалгаврыг биелүүлэх ёстой гэдэг тохиолдлыг өгдөг. Ингэхлээр хүнийг ажилуулна гэдэг бол дотоод учир шалтгааны үндэс болж байгаа хэрэгцээг танин мэддэг. Тэрхүү хэрэгцээг бий болгох үйл ажиллагааг идэвхжүүлэх, урамшуулах замаар хэрэгжинэ гэсэн үг юм аа. Хүнийг ажилуулах бэлэн жор гэж байдаггүй. Учир нь хүмүүс маш олон шин чанараараа ялгаатай. Энд юуны өмнө аяас, чадвар, хүсэл тэмүүлзэл, мэдрэмж, үзэл бодол, үнэлэмж зэргийг онцлон анхаарах шаардлагатай байдаг. Байгууллага гэдэг нь гаднаад орчноос хамааралтай нээлттэй систем юм. Нээлттэй гэдгийн учир нь орчны хүчин зүйлүүдтэй холбоотой байдаг туршина. Гадаад орчин гэдэг бол системийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа түүний гадна орших элементүүдийн олонлог юм. Байгууллагын стратегийн шийдвэр гаргагчид зөвхөн байгууллагын доторх давуу олон сул талыг харах биш, гадаад орчинд зориулсан үйл ажиллагааны үр дүн болох бүтээгдэхүүн үйлчилгээний чанар нь ямар түвшинд байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийх нь чухал байдаг. Үүний тулд эдийн засагт ямар өөрчлөлтүүд бий болж байна вэ? Бидний өрсөлдөгч хэн бэ? Бид харилцагчид болох хэрэглэгч, нийлүүлэгч, төрийн болон олон нийтийн байгууллагуудтай стратеги үйл ажиллагаагаа хэрхэн зохицуулах вэ зэрэг олон асуудлыг өмнөө тавьж зорилго, стратеги, тактика боловсруулах хэрэгтэй байдаг. Байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйлсийг шууд болон шууд бус гэж ангилдаг. Шууд үйлчлэг орчны хүчин зүйлсэд хэрэглэгч, өрсөлдөгчид, нийлүүлэгчид үйлдвэрчний эвлэл, төрийн зохицуултыг авч үздэг. Шууд бус үйлчлэг орчны хүчин зүйл эдийн засгийн байдал, нийгэм соёлын хүчин зүйлс, технологи, улс төрийн байдал, олон улсын орчин зэргийг хамааруулан авч үздэг байна. Эдгээрийг судалснараа бид байгууллагад ямар боломж байна, ямар аял зам байна тулгарч болох вэ гэдгийг тодорхойлох боломжтой болно. Хэрэглэгч бол компани оршин тогтнох үндэс юм. Иймээс байгууллага нь хэрэглэгчийн зах зээлээ оновчтой тодорхойлох шаардлагатай байдаг. Энэ нь хинт юуг хизээ яаж хаана гэсэн зарчмаар хэрэглэгчдэд чиглэсэн стратегийг боловсруулан ажилласнаар тодорхойлогдно. Хэрэглэгчийн персонагаа оновчтой тодорхойлох нь чухал байдаг. Байгууллага зах зээлдээ маш олон өрсөлдөгчтэй зэрэгцэж үйл ажиллагаагаа явуулж байдаг. Иймээс зах зээлээ алдахгүй, улмаар нэр хүндтэй байр сууриа эзлэхийн тулд өөрийн гэсэн стратеги боловсруулан ажиллах шаардлагатай байдаг. Үүний тулд бидний өрсөлдөгч хэн бэ? Өрсөлдөгч маань биднээс юугаараа давуу талтай байна вэ гэдгийг сайтар шинжилэн судлах шаардлагатай байдаг. Байгууллагын гадаад орчин тодорхойлох ерөнхий хүчин зүйл бол засгийн газар, эдийн засгийн байдал болон бусад бүх байгууллагад ерөнхийд нь үйлчлэл үзүүлэх суурь хүчин зүйлсийг багтаасан макро орчин юм. Макро орчин засгийн газар, олон улсын байдал, эдийн засаг, нийгэм соёлын хүчин зүйл, технологи, хүн амын зүйн хүчин зүйлсийг багтаан авч үздэг. Энэхүү шинжилгээ хийхдээ PESTEL шинжилгээ буюу улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн хүчин зүйл, нийгэм соёлын хүчин зүйл, технологийн хүчин зүйл, байгаль орчны хүчин зүйл, хууль эрх зүйн хүчин зүйл гэсэн 6 бүлэг үзүүлэлтээр энэхүү судалгааг хийдэг. Байгууллагын дотоод орчинд дах давуу олон сул тал, гадаад орчны зүгээс нөлөөлөх боломж олон аюул занлыг тодорхойлоход нөхцөл байдлын шинжилгээний зорилго нь оршдог. Энэхүү шинжилгээг SWOT шинжилгээгээр хийдэг байна. Энэ шинжилгээний аргыг анх Харвардын их сургуулийн бизнесийн бодлого судлалын профессорууд үндэслэлсэн түүхтэй. Байгууллагын нөхцөл байдлын шинжилгээ буюу SWOT анализыг гүйцэтгэсний дараагаар байгууллагын ирээдүйн стратегийн таамаглалыг гаргахдаа TOWS матрицыг ашиглана. Тавьсан та бүхэнд баярлалаа.